Зөвхөн арга дээрээ төвлөрөөд ингээд явцсны дээд элчим дутагдсны ерөөсөл идрэл хор уршиг нь өвчин болж гардаг. Тэр хэмжээгээрээ тэнгэртэн хаягдсан хүмүүс гэсэн үг. Тэнгэрийн хүч бол хос хүчний үйл байх нэ. Зөвхөн арга дээр суурилсан хүмүүс манай шинжлэх ухаанд байгаа байхгүй. Цатад сэтгэлийн дуудлага гэдэг чинь тэнгэртэйгээ харилцаж яах гэсэн үг. Баяжин шунал давтагдана гэдэг чинь нөгөө бузардлын тэмдэг. Хүн төрлөختөн болвол бүхний бүтээтэй техниктэй бол. Дээд тэнгэрээс саяад Көктөд монголчуудад баян. Энэ цагийнхаа бид хамтрагч подкастын оюун бодол гэдэг энэ дугаар Монгол хүний халуун сэтгэлтэй үзэгчдэд сайн үсийг санхүүж үлээх гэсэн баг ухамсар гэдэг. Амгалан дүүрэн байцгаана уу. Ухамсарын хүч подкаст нэвтрүүлгийг маань шимтэн үзэгч, сонсогч та бүхэндээ өдрийн сайхан дүүрэн амгалан мэндийг хүргэн мэдчилж байна. Бид энэ удаагийнхаа дугаараар дахин лавга багшигаан урьж авчирсан байгаа. За мөн лавсран докторыгоо дахин тэрдэн жиглүүлж бид бүгдийн яриаг амттай шимттэй болгож өгөөч гэгээд урьж залж авчирч хаад ингээд сууж байгаа. Тэгээд энэ хоёр эрхэм сайхан багш нартайгаан дээд их тэнгэрийн бэлэг чандыг буулгаж хураалсан үзэгч түмнэн эзэлсэн сайхан ярилцлагыг өрнүүлнэ гэж итгэж байна. За ингээд лавсран доктортой нэвтрүүлгийг маань хөтөлж, өдөрдөж, чиглүүлж, залж явна уу гэж удирдлагыг таны гар татгуулж байна. За баярлалаа. За тэгэхээр бас бид өмнөх дугаартаа бол нилээд их тийм одоо бидний тань мэдгүйгээр бол нилээд кийсвэр ингээд яг бариад авахд амаргүй гисэн мөртлөө бас их сонирхолтой ийм сэдвээр ярилцсан. Тэгээд энэ өдрийн бидний дугаар бол ерөөсөө гар дээр харагдах. Яг одоо бид нар яг бодиттой тал руугаа нилээд их төлхөө явуулъя да гэсэн ийм бодолтой байна. Тэгээ манай энэ өдрийн энэ удаагийн подкаст ярилцлаганд бол Монгол улсын ардын багш, шинжлэх ухааны доктор, профессор 161 Монгол Улсын их сургуульд квант физикаа зааж өнгөрөөсөн энэ сайхан иргэн уурал, эрттэй сайхан уурал маань оролцсон. За монголчууд бидний нэрлж заншснаар тийм ээ жаргаа буюу жаргаа коуч багш, буддийн ухаан судлаач энэ хоёр эрхэмтэйгээ ярилцъя гэсэн ийм шийдэлтэй байна. За тэгэхээр бид нар эртээд ярьсан. Ер нь бол квант гэж юу юм тэнгэр их эрч хүч тийм ээ тэгээд ангаах ба гэдэг нэлээд их тийм том юм яриад орчихсон байгаа. За яг өнөөдөр бид нар яг бодтой яг ангааж байгаа. Ялангуяа сэтгэлийн шидээр, ухамсарын хүчээр энэ ангаах энэ үйл процесс энэ хөтөлбөрүүдийн талаар ярих ийм зүйлээр эхлэе гэж бодож байна. Ингээд жаргаа багш танд энэ боломжийг өгье. За үнэхээр манай монголчууд бол их юмыг их тийм товчлдог арт юм байна. Яагаад тэгэхээр нөгөө ахуйн өөрөө тийм бид нар чинь ингээд суурь иргэн шил байхгүй учраас тэнд их ном судар хураагаад байгаа боломж алга. Тэнд их тийм тоног төхөөрөмж хураагаад байгаа боломж алга тий. Тэгэхээр тэрийг маш их товчлоод кодлоод үгээр ингээд товч үгээр кодлоод өөртөө хадгалж авдаг нэг тийм арт юм байна л дээ. Тэгээд энэ уламжлалт нь тохирсон байдлаар бид нэр орчин үед бол энэ товчилж ухамсарын сэрэлтийг тэр сүүлийн үед сүнсний сэрэлт гэж их ярьдаг байна тийм. Ухамсарын сэрэлт. Энийг хийх хэрэгтэй байгаа. Өөрөөр хэлэх юм бол одоо багшууд бол тэнгэр гэж ярьдаг байхгүй. Тэгэхээр тэр тэнгэрэн таних, тэнгэрийнхээ кодыг унших. Тэнгэрэн мэдэх, тэнгэртэйгээ нэгдэх ажлыг бид нар их товчилж хийх хэрэгтэй байгаа байхгүй. За тэгэхгүй бол зарим нэг ингээд шашны замаар ч юм уу, за эсвэл янз бүрийн аргаар ингээд явах гэхээр эн чинь 20 жил, 30 жил шаарддаг ажил болчиход байгаа байхгүй. Цаг үе биднээс ингээд яарахыг шаардж байна. Хүлээхгүй байна тийм ээ. Тэгэхээр маш ингээд богинохон хугацаанд бид нэр энэ сэтгэлийн хариуцлагыг яаж болох юм бэ? Энэний тухайтад л бид нар бол энэ янз бүрийн аргачлалуудыг гаргаж ирээд ингээд байгаа юм. Тэгээ бидний энийг явуулж байгаа энэ аргачлалууд болохоор яадгүй гэхээр хүний сэтгэлийн хариуцлагыг хийхин тулд
гадаад талаас нь ингэж мэрдэг нэг арга байна. Одоохоо юм сонсоол л та тийм ээ ингээд за хүн чинь зөв сэтгэлтэй байх хэрэгтэй бай, сайхан сэтгэлтэй байх хэрэгтэй байна гэж сонсоол яваад бай. Эсвэл тэн нэг одоо хүний нэг эдгэрсэн түүхээ сонсоод үнээр тэр хүн чинь ингээд эдгэрсэн байх би юу илээ гэж ишглэх маягтай ч юм уу тийм. Ингээд энэ нэг арга нь мөн үү мөн. Зөв. За гэхдээ жаах хугацаа ордог арга юм байна. Уддаг. Зөв. Тэгэл чихэн дээрээ сонсоол яваад байна гэсэн. Тэгвэл энийг дахиад хүчтгэх хэрэгтэй байна. Товчлох хэрэгтэй байна. Тэр нь юу вэ гэхээр дотогшоогоо. Одоо хүний сэтгэлийг нэг юм бий гэж үзэх юм болов штэ. Хаглаад зүсээд мэдсэл хийгээд шууд тэр дотор нь байгаа нэг юмыг ингээд нээгээд үзчихэж болж байна да. Тэрэн шиг. Сэтгэлийг мэдсэл хийгээд шууд тэр нэг юм бохирдуулаад байгаа нэг үндсэн нэг юм блок. Үндсэн нэг юм хар толбуудыг нь аваачдаг. Тэгэхээр ингэж гадна талаас нь сонсъё. Энэ нэг хүнийг сонсоод ижилсэе. Энэ хүн ингэсэн юм байна штэ. Би бас ингэж болох юм байна гэдэг тэр ухамсарыг авъя. Ингээд тал талаас нь бөмбөгдөж жагаад бяцлаглаар дотгошоогоо нэг оръё те. Ингэж жагаад хүний сэтгэлийг илүү хурдан төвшөнд засах, ариусгах, тэгээд энэ тэнгэртэйгээ холбогдох, тэгээд сэрэх. Үнэхээр хүн энэ дотоод сэтгэлийн бохирдлуудыг арилгаад, ариусгаад ирэхээр үнэхээр дээрээс нэг өөр юм бууж ирдэг эхэлдэг юм. Одоо манай сургалтуудад ороод ингээд явхаараа хүн болгон маш их тийм шүлэгч болж эхэлж байгаа. Зөв. Онгодтой болж эхэлж байгаа. Зөв. Тэгэл ингээд зүүд нь их янз бүрийн мэдээлэл орж ирж байгаа. Шид хөтөлбөрийнх л их тэгж гэнэ үү? Эсвэл одоо сэтгэлийн шидийнх нь нэг тиймэрхүү болж байгаа. Ер нь. Яг ер нь юу юм бэ лээ? Энэ өвчин гэдэг юм чинь тэр цаа тэнгэр бэлэг чандаасаа гажаад. Монголчуудаар бол тэнгэр нь хаяад. Зөв. Ингээд нэг юм тэр нэг амьдрал энэ ахуйн байдалтай хит хүлэгдээд. Газраар нэг зөвхөн арга дээрээ төвлөрөөд ингээд явцсны дээд элчим дутагдсны л ерөөсөл идрэл хор уршиг нь өвчин болж гараад байгаа. Тэгэхээр эдгэрэлт маань бол нэг бие махбодын асуудалтай хүмүүс их асуудаг байхгүй юу? Тэгэнгүүт чинь тэн дээр чинь тэр хэрээрээ бие махбодон өвдтөл сэтгэлийн сөрөг төлвийг өөртөө хадгалж явсан гэсэн үг. Бохирдсан гэсэн шуутгаа хэлгээд. Тэр хинжээгээрээ тэнгэртэн хаягдсан хүмүүс гэсэн үг. Шуутгаа. Багш одоо тийм дүрт зам ярьлаа шүү дээ багш тий. Одоо дүрт аргуудын тухай. Ер нь багш тэр дүрт аргууд гэхлээр одоо бидний нөгөө шинжлэх ухааны янз бүрийн аргууд байна. Тэрнийг хэрэглэх боломжтой мó аль эсвэл өөр одоо тийм арга байх юм бэ? Шинжлэх ухааны арга гэхлээр голцоо итгүүлэх. Итгүүлэх, сургах. Дайдах, дарамтлах. Ийм л арга. Мөрдлөх. Одоо энэ тэгээд голцоо явсаар байж дарамтлал руу шилжиж байна. Тэгэхээр сэтгэлийг ариусгах гэдэг үг л хамгийн гол үг нэлтэй тийм ээ. Сэтгэлийг ариусгах арга болвол монголчууд би сэтгэлийг ариусгах аргыг өөрөм царгаар хөгжүүлж л дээ. Тэр нь юу байсан бэхтэр нөгөө түрүүн бид түрүүний хичээл дээр яриад байсан орчлон чинь ерөөсөө тэр аяар дээд бэлэг оюуны орон бай шүү дээ. Тэгэхээр бидний их багш маань тэнгэр бай шүү дээ. Тэгэхдээ мөнгө тэнгэр байна. Энэ бол одоо бэлэг тэнгэрийн орон. Тэр бидний газар дээрх бүх үйлс бүх одоо үйл хэргийг жолоодож байна. Муу юм хүссэн ч гэл тэрний дэмжиж ил байдаг, сайн хүссэн ч гэл дэмжиж ил байдаг тийм байх юм. Гэхдээ хугацаа гэж нэг юм байна. Одоо хас тэмдэг байдаг да монголчууд. Хас тэмдэг тийм ээ. Үлзийхээ гэдэг ингээд өчргүй их зурчихсан байдаг. Тэгэхээр одоогийн физикт гарч ирж байгаа зүйл юу гэхлээр хос хас. Энэ физикт яриад байгаа ньютоны хууль гэдэг бол нэг л хүч үйлчлэнэ гэдэг байгаа байхгүй юу? Энэ ойролцоо юм. Тэгэхээр энэ сэтгэлийн хүч гэдэг бол нэг
цэг эргэх нар зөв хас нөгөө нар буруу хас нэг юм дээр хоёулаа зэрэг явж идэг. Тэгм учраас энэ бол сэтгэлд их тодорхой. Хүн тийм болов гэж нэг бодох мөртлөө тийм биш байхаа гэж эргэлздэг үедээ. Энэ бол хоёр хас хүчний хооронд явж байгаа юм. Тэгэхээр энэ хүчийг тэнцвэржүүлэх, энэ хүчнээс зөвийг олж авах, энэ зөвийг олж явсаар байгаад дахин шалгууруулсаар байгаад зөв замд нь гарч тогтдог. Энийг бол одоо тэрний зуурдын заяаг бүтээж өгч байгаа. Одоо өөрөөр хэлбэл Тэнгэрийн хүч бол хос хүчний үйл байх нэ. Мөнгө Тэнгэрийн хүч бол. Мөнгө Тэнгэрийн хүч гэдэг бол зүгээр нэг тийм тэр нь хос хүч нь хаана орж ирэх үү гэвэл одоо атом молекул дотор ч юм уу одоо энэ годны урсгал усанд ч юм уу хүний сэтгэлд ч юм уу за бүхэл юмд энэ хөдөлж байгаа ийм байдалтай болчихсон байгаа юм аа. Тэгэхээр энийг ойлгоход амаргүй байх, энийг ойлгоход бол сэтгэлийн одоо шийдэх хүч, тэнэглэх хүч, эргэлдэх хүч гэд нэг ингээд тогтоод авдаг үстэй. Энэ бол одоо тэнцвэрийг тэгж олдог. Энэ бол дээд тэнгэрээс, мөнх тэнгэрээс энэ юмыг жолоодж байгаа нь тэр юм байгаа юм. Энэ бол одоо би квант физикийн юг мөнх тэнгэрийн хүчинд буулгасан гэдэг ийм ойролцоо ойлголттой явж байна л да. Тэгэхээр бид бол эрдний гигинт нар энийг мэдэж байж тийм учраас хас тэмдэг гэдэг бол манай нар зөв хас, нар буруу хас гэдэг бол тийм хүн ойлгомжтой байж л дээ. Энийг одоо усны урсгал одоо боргоо эрчлүүр энэ төр бол бүгд л тийм үйл нүүх тийм салхи тийм хүний сэтгэл тийм уур унтууз тийм одоо бүхэл юм ингэж явж байгаа юм шүү дээ. Айрыг эсэх дэврэх мөн тийм тэгэхээр энэ бол юм түг юм бэл энэний цаана бол сэтгэлийн хүч явж байгаа юм аа. За нэг юм багш одоо сэтгэлийн шид гэдэг яриад байгаа шүү дээ. Жишээлбэл одоо жаргаа багшийн нэг хөтөлбөр байгаа юм л да багш. Сэтгэлийн шид гэж. За тэгэхээр тэр сэтгэлийн шид хөтөлбөр ерөн одоо хүмүүсийн хандлага орж байгаа хүмүүсийн өөрчлөлтүүдээс танд яг ингэдэг юм байлаа гэдэг. Эсвэл одоо тэр сэтгэлийн шид хөтөлбөрт орчихсон хүн нүхээр шидийг олж таних сая багш нэг хэлээд шүү дээ. Гэд нэг ингээд ороод ирэх. Эсвэл тэрнтэйгээ учирч уулзч чадахгүй. Тэр хүсэл ч юм уу нэг тийм шунлын нэг юм сэтгэл төрүүлчих тийм хандлагууд байна уу ер нь. Энэ сургалтын энэ хөтөлбөрүүдийн үр дүнд. Одоо багшийн яриан дээрээс бол тэр энэ хас тэмдгийн нэг юм хоёр эр хас ийм хас гэж битрэлдэг тий. Нэг нь ингээд эргэлдэхээрээ бол хураах шин чанартай байдаг. За. Нөгөөх нь эргэлдэхээрээ тараах шин чанартай. Хоёр эргэлт. За. Хоёр эргэлтийг тэмдэглэл цаас байдаг. Энэ хоёр бол хоёулаа тэнцвэртэй зөв зохицолгоогоо олж эргэлжээж тэр чинь нэг юм зөв хөдөлгөөр зурдаг үтэй. Ийм юм бүтээч байгаа юм бэл. Тэрийг одоо багш ярьж байгаа. Тэгэхээр хүн дээр бол яаж яана гэхэлэр хүн зөвхөн хураах шин чанартай болчих юм бол бас нэг болохоо олчихно. Зүгээр л одоо нэг яа гэх юм те. Авъя. Нөгөө талдаа өгье гэдэг нь ажиллах хэрэгтэй. Хүний сэтгэлд. Өнөө. Яг тийм. Тэгжээч нөгөө сэтгэлийн зөв одоо юун дээр байх нь. Тий, тэгжээж яг зөв төлөвдөр орох байхгүй. За хурай гэдэг нь ажиллахгүй зөвхөн өгье гэдгээр ажиллах юм бол бас нэг болохоо болчихно. Чи юу өгөх үү гэж цаачаа тий. Тэгээ цацаад л байна. Өөрөө хоосрох нь уу? Тэнгэрийн энэ бэлэг чанарын мэдээлэл дээд тэнгэрийн энерги эрчим хүч ухамсарыг өөртөө хурааж авч явах хэрэгтэй байхгүй юу? Тэрийг түгээж явах хэрэгтэй байна. Зөв. Хураах түгээх хоёр ингэж замчилж ажилламаар байна. Тэгээ бидний энэ сэтгэл бохирдоод ирэхээр дээд тэнгэрийн энэ бурхан чанарынхаа агуу энэ мэдээлэлээ хурааж авч чадхаа болчихно. Бохирдчлоо. Зөв. Тэгээ трийг хурааж авч чадаагүй хүн чинь
өгөх гээд ингэхлээрээ нэг бас нэг юм гажиг болоод эхэлж шít. Тий. Энэ хоёрыг бид нэг тэнцвүүлэх хэрэгтэй болоод байгааг л бид нар бол нэг юм хүний амьдрал дээр буулгаж нэг жаахан дохиулж тийм ээ. Ингэж хийх арга одоо ягаад нь шүү дээ тий. Тийм арга гэлж өгч шүү дээ тэр хүмүүс тий. За яг энэ аргуудыг одоо хүмүүс хэрэглэх нь бол за бид нар одоо зүгээр нэг хичээл явуулаа гэж бодъё. За одоо энэ бодлого ингэж бодно шүү гэл тийм одоо жишээлбэл аргын зааж өгвөл нэг гүйлгдэн шүү дээ. Тэрийн шиг ингэж одоо ингээд 30 хүн одоо тэр хөтөлбөрт хамрагдлаа гэхэд ингэж ерөнхий өгөх юм уу? Аль эсвэл одоо нэг арга заагаад өгчих нь тэгэн гол нөгөө хүмүүс өөрөөсөө ер нь үрдэнгүүд ер нь яаж одоо бууж өгөх юм бэ? Яг энийг нэг тодорхой. Нөгөө энтэг дорныхон тэр хүрд гээд яриад байгаа шүү дээ. Хүрд гэж яриад байгаа. 7 хүрд байдаг аа. Ингээ эргэлдэж байдаг аа. Энерги эрчим хүчний төвөөд гээд ингээ ярьж байгаа. Тэрийг бол манай монголчууд эдгээр чинь бас энэ өөрсдийнхөө уламжлалаар хас тэмдгээр бас ингээд хэлцэм шиг байна. Тэгэхээр бид нар энэ амьд бодгол хүн гэдэг амьтан чинь өөрөө ямар нэгэн эрчим хүч хураах ёстой. Тэрийгэ түгээх хэвээр энэ тэнцвэртэл оршиж явах хэвээр. Сургалтын маань бүтэц яаж явагдаж байна гэхлээр олуулаа нийлж бид нэр ингээд орж ирээд за сэтгэл ариусгах хэвээр гэж ярьлаа шүү дээ сая тийм бидэд ингээд ярьж байна. Сэтгэл ариусжээж ингэнэ тэгнэ. Түр сэтгэлийн ариусгал гэж юу юм бэ гэдгийг аруулаа суужгаад хоорондоо хуваалцах байхгүй юу? Ярилцах байхгүй юу? Сэтгэл ариусгах ёстой энэ бол зөв гэж бодож байна гэд нэг нь яриг. Тий. А гэтэл нөгөөх нь сэтгэл ариусгах шаардлагагүй шүү дээ гэж бодож иж болно шүү дээ. Болно. Одоо яг нэг юм эсрэг эргэлт тэнд үсэж байна тийм. Тэгж байна тий. Тэгээ сэтгэл ариусаад байх шаардлагагүй хүн амьдрал явж байхад болно шүү дээ. Нэг нь хэлж болно. Нөгөөдөл нь юу гэж хэлэх юм? Энэ бүгдээс тал талаас нь ярихаар гэдэг нэг юм бий болох байхгүй юу? Зөв. Тал талаас нь сургалтын арга зөв. Тий. Энэ өөрөө сургалтын арга зөв байхгүй юу? Ингэж бид нар нөгөө хас тэмдгээ хураахыг эргэлдүүлж байгаа. Зөв. Хураахыг эргэлдүүлээд тэгвэл энэ дээр ингэх ёстой байна гэдэг танин мэдлийг үүсгэхээр хураалт явагдаад за одоо тэгвэл ингэж амьдрья гэх тэр хэмнэлийг өөрөөсөө гаргаад ирэхээр дэлгэх юм явагдаж шүү дээ тий. Ингэж энэ олон хүнийг цуглуулах чинь өөрөө ийм технологи байдаг байхгүй юу. Дээр нь түрүүний хэлсэн тэгээд бид нар бясалгах хэвээр түрүү багшийн маань түрүүний яриандаг байсан. Ингээд монголчууд бол дээр үе дээр энэ хэнгэрхтэй бөөм өргөл тий. Хэнгэрийг ингээд цохиод ахаар тэрэн төвлөрөө нэгэсний бясалгал болж байгаа байхгүй юу. Тэгээд энэ бие гэдгээ мартаж эхэлж байгаа байхгүй юу. Зөв. Энийг махан бие, энийг үр хүүхэд, энэ газар дээр байгаа амьдрал, миний гэсэн юмнууд маань бидийг тэр тэнгэр мэт уужим оршиход хамгийн их саад болж барай хүлээ болоод бидийг доош нь татаад байгаа байхгүй. Би гэсэн өмчлөлөөрөө бидний материалж яддаг байхгүй. Материалыг ухамсарыг бий болгоод байгаа гэж хэлэх юм уу? Тэгэнгүүт тэрнээс тасраад би гэдгээсээ тасраад эхлэхээр чинь тэр аялгуу тус болж штэ хэнгэргийн цохоор тэрэндээ ингээ за эсвэл нөгөө туйл хайлж штэ. Туйл хайлгаар чинь би ингэж хэлж гэнэ гэж бодох юм бол тэнд туйл хайлж чадахгүй. Цэвэр тэнгэрт ухамсараа нээж өгжээж тэнгэрийн мэдээлэл шууд өөр нь бууж орсч орж ирж байгаа штэ. Тэгээ энэ шиг байдлаар би гэдгээ бид нэр орхиод бясалгалын төлөвөөр бас хийж орж болж байна. Аялгуу тавиад өгчнө тийм ээ. Тэгээ бясалгаад ингээд сухаар чинь би гэдэг дээрээ биш тэр тэнгэрийн мэдээлэл рүү чанд руугаан өнгөх боломжтой явах. Дараа нь яг хөөхлөөр нөгөө амжилтын туршлага гэдэг уулзалт болж байгаа. Тэр нь яг хөөхлөөр би бол өмнө ингээд сэтгэлийг нэг ариусгах шаардлагагүй гэж боддог байлаа. Эсвэл бол би ерөөсөө өөрийгөө ингээд ариун сэтгэлтэй л гэж бодож явдаг гэсэн. Тэгсэн чинь надад ийм муухай сэтгэл байсан юм байлээ. Тэгээ би тэрийг ингэж таньж аваад тэгээ ингэж хуургаад ингээд би өөрийгөө ариусгасан чинь одоо айгүй гоё би нэг юм мэдрэмж байна ач гэдэг юм уу те. Ингээ нэг хүн нэг юм дурсамжаа ярих нь шүү дээ те. Ийм арга технологиудаар яах нь вэ? Тэгэхээр тэр сэтгэлийн ариусл гэдэг юмыг явуулдаг тэр хүрдийг эргүүлдэг нэг ийм систем бүтээх гээд аргачлалуудыг бүтээх гээд оролдоод байгаа гэсэн үг. Ард түмэн болгон өөр өөрийн гэсэн уламжлал энэ соёлоодыг тээж явсан л байгаа байхгүй да. Жишээлбэл ингэж байгаа байхгүй. За ингээд мөнгөний болгох тайлна хэлээд байгаа байхгүй. За. Тий. Тэгэхээр одоо тэр хүний тэр ухамсар тэр одоо сэтгэлд мөнгөний тухайн нэг юм байх нэ дэ нэг. Яг үнэ мэдээлэл. Одоо энийг юу гэж ойлгох вэ жишээлбэл? Тий. Хүний энэ уг мөн чанар нь болол өгөх бурханлаг юм гэгээлэг мөн чанартай. Тэнгэрийн мөн чанартай. Зөв. Бие махбод нь болохоор авах тий. Идэх юм мөн чанартай. Энэ хоёроо тэнцүү оршиж
эвлүүлж ээж бид нэр энэ оршихуй дээрээ сайхан амьдрт юм байна. Сайхан амьдралыг цогцлоод юм байна. Зөв. Тэгээ мөнгө гэдэг зүйл нь юу юм бэ гэхлээр бидний нэг андуурсан зүйл нь авах үйл ажиллагаагаад ойлгочхороо бороо тавьчихдаг. Мөнгө гэдэг зүйл өгөх мөн чанартай зүйл. Би энэ за тэнгэрээс бууж ирсэн мэдээллийг ба штэ би ямар нэгэн байдлаар биеэрээ дамжуулаад бүтээл болгоод өөрөөсөө гаргах хэрэгтэй. Тэр гаргасан зүйл маань мөнгө болж хувраад буцаад надад орж ирэх хэрэгтэй. Ингэх хэвээр байх. Ингэж эргэлдэх хэрэгтэй. Зөв. Тэгтэл чинь энэ нэг ийм эргэлтийн зарчим дээрээ саадтай болоод ирэхээр нөө гацаа үсэт байгаа байхгүй юу? Яг. Би нэг өөрөөсөө нэг юм гаргаж бусдад үн цэнтэй зүйл, бусдын тустай зүйлийг бүтээж хийж өгч чадахгүй байх уу? За магадгүй бүтээсэн ч гэсэндээ тэрийг юм байна шүү дээ. Чадахгүй байх уу? Таниулж чадахгүй, өгч чадахгүй байх уу те? Бусдад хүргэж чадахгүй байх уу? Таниулах юм өгөх юм бол аяндаа эргээд ороод их тийм урсгал. Тий, урсгал. Энэ яг ийм эргэлтийн урсгал явагдах хэвээр чинь хаа нэг газараа очиод тэгэлчээд тахгүй нөгөө хас маань эргэхгүй байгаа юм шиг тийм ээ. Тэгэхээр энэ дээр юу н блоклоод гацаагаад байна вэ гэдгийг шинжих хэрэгтэй болж байгаа. Зөв. Тэгэхээр тэрийг шинжээр ухамсар сэтгэлээс нь олддог байхгүй юу? Зөв. Тэгэхээр тэр гацаагийн тайлаад өгөхөөр бүтээх дээрээ эсвэл тэнгэрийн мэдээллийг өөртөө авч оруулж ирдэх дээрээ гацаад байна уу? Өгөх дээрээ авсан ч гэсэн тэрийг бүтээл болгож гаргах дээрээ гацаа үсээд байна уу? Бүтээл болгож гаргасан ч гэсэн тэр олон нийтэд хүргэх дээрээ гацаа үсээд байна уу? За олон нийтэд хүргэсэн ч гэсэндээ үнгүү ч юм уу одоо яадгийн те өртгчүүлэх гэх. Тэ нэг үнцэн тексттэй шүү дээ. Тэрэн дээрээ гацаагаад байна уу? Тэнгэрээр дамжаад надаар орж ирээд бүтээл болоод тэр төмөнд хүнд очиод тэгээд эргэж ирж байгаа ийм нэг хас сэргэлтийг л бид нар бол мөнгөний урсгал гэж хэлнэ. Энэ дээр гацаа усэдаг мөнгөний блок гэж хэлнэ дээ. Очиж үед бол энэ те. Яг тийм үедээ ярих тийм жишээнүүд ярьж болохгүй. Нэг хүн надтай уулзаад ингээд одоо над дээрээс мөнгө орж ирэхгүй байна л гэж. Тий. За яаж байгаа юм бэ? Манай хичээл цуугаал гэж. Яаж байгаа юм бэ? Яагаад орж ирэхгүй байна гэсэн. Уул нь авлага байгаа. Би ингээд авлагаан тооцоод үзсэн 180 сая төгрөгийн авлага байна. Тэгтээ орж ирэхгүй. Тэгээ би мөнгөгүй ингээд явж байна гэж. За ингээд ярилцаад байсан чинь мөнгө орж ирэх тэр юугаан хүлээгээ суугаад байгаа юм байна би гэж байгаа байхгүй юу? За тэгвэл мөнгө орж ирэх нь бол орж ирэх гээд байгаа юм байна. Гэхдээ та бол нэг юм хүлээлтийн байдалтай. Мөнгийг нэг орж ирэхийг хүлээдэг нэг ийм сэтгэл зүйн төлөв дээрээ та байгаад идэм байна гэж. За бясалгал хийгээд үзье. Бясалгал хийлээ. За энэ мөнгө орж ирэхийг хүлээдэг энэ нэг ийм сэтгэл зүйн төлөв байдал танд хэр олон давтамжтай байдгаа та нэг шинжээд үзье гэж байгаа. Би гаднаас нь жоохон чиглүүлж байгаа. Тэгсэн чинь би ерөөсөө л цаг ямагтал ер нь тэндээс ч мөнгө орж ирнэ, тэрэнд мөнгө зөөлүүлсэн, тэр хизээ өгөх бол ингээл байнга л ер нь мөнгө хүлээж идэх хүн юм байна уу гэж байна. Яг наад хүлээж байгаа мэдрэмжээ та барьж үзээд өөр юун дээр ийм юм байгаад байна гэдгийг хайгаараа гэсэн чинь 6 настай байхдаа би ээжигээ хүлээдэг хүүхэд байсан байна гэж. Зөв. Багшаа би ингээ хашааныхаа гадаас хүлээгээ сууж яах гэж байгаа байхгүй юу? Нөгөө хүн чинь бясалгал. За чи юу хүлээж байгаа гэсэн? Ээжигээ хүлээж. Ээж чи хайцаг хот руу явцдаг. Тэгээ ээж ирдгүүгээл ээжигээ хүлээгээл идэг нэг ийм хүлээлтийн сэтгэл зүйн гацаа тэр хүнд блок болоод өгөлтчихгүй. Зөв. Тэгээ хүний энэ дотоод ухамсар гэдэг энэ юм чинь тэр мөнгийг болохоор гоё зүйл гэдгээр ингээ котлт юм байна л да. Ээж бол хүүхдэд хамгийн гоё зүйл. Өнөөдөр бол мөнгө гоё зүйл. Тэгэхээр ижил болчих учраас тэн дээр блок үүсгээд ингээд аваачаад мөнгө орж ирэхгүй хүлээдэг нэг ийм энергийн төлөв байдлыг тэр хүн өөртөө хадгалаад байгаа байхгүй юу? Тэгж байна. Өөртөө ийм энергийн төлөв байдлыг хадгалахаар квант физикийн хувьд бол өөрөө тийм ажиглагч болчихж байгаа. Зөв. Хүлээлтийг ажигладаг. Тэгэхээр хүлээлт тэр хүнд бүтэж босож бий болж гарч ирнэ. Ямар нэгэн байдлаар хүлээх нөхцөл байдал л тэр хүний амьдралд их тохиолдно. Угаасаа тийм байдлаар ажиглагч ухамсар болчихж байгаа учраас. Тэгээ ажиглагчийн нөлөө гэж юм хамгийн чухал орж ирж байна. Шийдвэрлэдэг байгаа тоххой. Тэгээ энийг ингээд тайлгаар нөгөө хүн чинь одоо сайхан болох жишээ нэ тэ. Ингээл нэг юм урсгалаа юун дээрээ тэглүүлээд гацаагаад байна гэдгээ бид нар олж
Ерөөсөө өөрийн тэрийг одоо засчих чаа тийм ээ. тий. Өөрөөсөө л хүн ерөөсөө энэ амьдралынхаа бүх асуудлуудыг өөрөөсөө л хайчлах хэрэгтэй. Өөрийн сэтгэлээсээ асуудлуудаа энэ зовоод байгаа асуудлаа тэр намайг зовоолоо гэж биш. Тэрний цаа шалтгаан өөрт Цаад шалтгаан өөрт байгаа. Хорвоо ертөнц бол ерөөсөө байж тээ. Тол. Тусгал төдий зүйл. Энийг одоо та багшаасаас асуугаараа их гоё хариулах гэж бодож байна. Хорвоо ертөнц бол бидний оюун санаа ухамсар тусгал. толно юм. Толин тусгалтай бид нэр тэмцээд ямар хэрэг байх вэ дээ. Энэ толин тусгал юм байна. Шалтгаан нь үүсгэгч нь миний ухамсар дотор байгаа юм байна. Тэр дотоод их орон зай. Тэрэн дотор чинь үе түмэн бодол байна. Бүх мэдээлэл бидний биед байна гэсэн шүү дээ. Генетикийн төвшөнд, бүр биологийн төвшөнд тийм ээ. Энэ үүсэл хэдэн үеийн тэр нэлцгаа биетээс ихсүүлэл хүн болтол хөгжсөн тэр бүх сая жилийн түүхэн энэ мэдээллүүд бидний биеийн дотор байна гэж. Тэр их мэдээллүүд чинь өөрөө энэ хорвоо ертөнцийг ажиглагч нэг юм ухамсар болгож биднийг гацаагаад тэрүүгээрээ бид нар хорвоо ертөнцийг бүтээгээд байгаа. Бид нар өөрсдөө хорвоо ертөнцийг бүтээж байгаа. Та энийг одоо юу гэж ер нь хүн гэдэг бол тэнгэрийн жолоодлагтай. Мөнгө тэнгэрийн жолоодлагтай. Мөнгө тэнгэрийн өөрөөр хэлбэл бүтэхийн хүсэл бол хүнээс гарна. Өөрөөс нь гарна. Хүн бол ундрах. Тэгэхээр мөнгө тэнгэр бол хүний төлөө шийддэг тийм дээд ухаан бурхан биш. Бурхан ч үгүй, чөтгөрч ч үгүй, тэнгэр эрдэм гэж байгаа. Тэгэхээр хүн ингээд цаналаа явуулаа одоо хүний бүсэлчүүд хулгайч бол хулгайч одоо тэр хулгай хийн гэсэн бол би тэдний үйлдэл тэгж хулгай хийн техник дээр нөгөө зураг явуулна шүү дээ. Тэгэхээр эргээд бол нөгөө хүний юунд орж ирэхээр би тэр одоо итгэлтэй хүн ардаа цуглуулаад тэгэл хулгайгаа хийн. Эрдмийн хүн бол тэгэл хийн. За эрдмийн хүн бол тэр төрөг зурганд гардаа энэ төрөг зураг гэдэг чинь тойрох зураг гэсэн үг шүү дээ. Хас гэсэн үг. Тэгэхээр энийг хэрэгжүүлэхдээ хүнд бол сэтгэл нэгдэрсэн төрөм тэр хураах хүсэл нэлүү болчих бол хураах хүсэл нэлүү амиж хүсэл нэлүү тэрүүн дотор бол тэнгэрийн тэр тэнцвэртэй шалгаруулах тэнгэрийн зам тэнд хөгжөөгүй. зөв. Тэм учраас дан хураагаад байвал нөгөө юм чинь нэг бэлд болж уранда. Тэгээд одоо энэ юм идэж ууж байгаа өрөөсгөл дэшээ явж байгаа энэ хүмүүсийн дандаа бэлдийн хин чанар руу орж байгаа тэр. Тэгэхээр сөрөг хас гэдэг чинь нийгмийн байгаль орчны энэ гадаад хүчин зүйлээс бүтэж байгаа зүйл байхгүй юу? Тэгэхээр одоо энэ намдч гэсэн сонгуульч гэсэн нөгөө нэг сөрөг хүчин юу хүчин гэдэг байна шүү дээ. Тэгэхээр нэг хүчин сөрөг хүчнийх үгийг сонсохгүй дарангуйлал байвал одоо нөгөө нурж унцахын явсаар байгаа хэдэн жил болдгийг 30 жил болохоор юм уу нурж ундаг байхгүй юу? Тэгэхээр заавал тэр хугацаа гэдэг бол тэнгэрийн бурхан чанар баг. Тийм байна. Тэр зохицуулж идэх. Тийм байна тий. Байгаль дээр бол одоо циклон гэдэг гэж. Цагуурын. Тэгэхээр антициклон гэж заавал үүсдэг. Энэ бол орчлонгийн жам юм да. Жам юм. Одоо нөгөө квант хангаах гэдээ барьж байгаа. Тэр квант хангахын хөтөлбөр эдгэрлийн шийд хөтөлбөрүүд байгаа тийм. Энэ хоёрын ялгаанууд юу вэ? Нөгөө талаас юу яа? Энэ нөгөө авах өгөх гэдэг гоё юм ярьлаа шүү дээ. Энэ ч бас нөгөө өгөхийн сайхан сэтгэлээр одоо энэ манай Ариунда гэдэг энэ компани сайхан идэ. Манай энэ хөтөлбөрийг ивент гэж байгаа. Та бүхэн маань эндээс бас амс хүртцгээгээрээ. Нэг сайхан цэвэр өглөө болгон дандаа шинээр одоо өдөртөө л одоо хийгдэж эзэндээ хүрдэг гэсэн ийм сайхан уриалгатай компани байлаа. Хүнийг бол энэ бэлэг чанараар нь оюун ухамсараар нь
өөрийг нь өөрөөр нь гэсэн үг. Яг үнэ. Ангааж болно. Өөрийг нь өөрөө өрнө. Тэр багш сая хэллээ шүү дээ түрүүндээ. Нүрөөсөө тэр өөрөө гэдэг байгаа шүү. Ангааж. Чиний сургуульд бол тэр хүн өөрийнхөө өвчнөө эдгийг эдгийг дээд тэнгэрт ариун цагаан сэтгэлээр хилээд буцаад тэр хүч буулгаж байгаа байхгүй. Сэтгэхийг бузардуулахгүй ариун байлгуул чиний хас аяндаа өөрөө иргэн. Организм чинь гялтай явж шүү дээ. Яг Организм дотоод цаг ажил. За яг Өөрөөр одоо хэлбэл дотоод ертөнцийн цаг руу чи тэнгэрийн жамыг шилжүүлж өг. Ингээл нөгөөд чинь за нөгөө өвчин явла нөгөө юунууд чинь эдгээд байна үргэлж явахгүй нөө шүү дээ. Тэр зөөлөд ингээд ирэхлээр нь нөгөөдхийг одоо зогсоон ингээд явхлаар бүхэл юмд хязгаартай л дээ. Тэгэхээр энэ бол тэнгэр газрын энэ савсалганд явдаг юм байлаа гэж би бодоод байна. За яг одоо хөтөлбөр дээр багш яг одоо сая би дөрөв асуулаа. Яг одоо энэ өдөр хэрэгжиж байгаа кавант хөтөлбөрүүд, эдгэрлийн хөтөлбөрүүдийн ялгаа. өөрийнх нь дотор тэр ингээд сая багш хэлдгээр нэг эргэлт ирэх хэрэгтэй байгаа байхгүй юу? Зөв. Өнөөдрийн анагаахын эмч нарын ч гэх юм уу те дутагдал нь юу вэ гэхлээр тэр хүнд өөрийг нь өөрөөр нь ингэж ангаах, өөрийнх нь дотор тэр бурхан чанарыг хөдөлгөх, тэр хасыг эргүүлэх тийм юмыг нь юу яагаад байгаа вэ? Гажиг суудсан байж тээ тэнд. Тийм, орхидуулдаг байхгүй юу? За энэ эмийг уучих тэгээ чи идэг нэ. Тий. За ингээд нэг ийм эмчилгээ хийчих. Тэгэхээр нөгөө хүн чинь яах вэ гэхээр би өөрөө өөрийгөө эдгэх гэдэг ухамсар, тэр бурханлаг, тэр тэнгэрийн мөн чанараа тэр хүн алдаад байна шүү дээ. Зөв. За энэ хүн л намайг эдгэх юм байна. Энэ эм намайг эдгэх юм байна. Би өөрөө бол ингээл итгэхгүй болчихлоо шүү дээ. Тийм байна. Ингээл хэвтжил яах юм бэ? Тэгвэл тэр мөнх тэнгэр гэж яриад байгаа багшийн хэлээд байгаа. Мөнх тэнгэр гэдэг нь ингээд тэр доктор нь байж сэтгэлийн тэнгэр. Тий. Бурхан гэж андуурдаг те. Бурхан дээрээс ингээд за тэрийг өвтгий. Тэрийг эдгий. Ингэхгүй гэдэг байгаа байхгүй юу? Тэрийг багш түрүү хэлсэн. Мөнх тэнгэр гэдэг бол нэг юм зүгээр нөөц, нэг юм суур ямар гэх юм те. Суу зал гэдэг чинь ёстой хоёр хас. За. Тэр суу залаар нэг ингэж ороомгоор явхлаар энэ хүний тэр өвчнг бол ингэж ороогоо тэр хэмжээнд өрхлээр эргээд нөгөө хас нь яваад энэ хас нь явна, тэр хас нь явна, энэ хас нь явна. Тэгэхээр сэтгэлийн одоо хүч сүлбэлдэх нь шүү дээ. Тэгээд эрэхтэй зэрэг за энэ хүн ийм хэмжээнд тэгэхээр хугацаа бол бүгдийн нэг зур зурдгүү. Нэг зураад энэ хөрлөө. За одоо тэнгэр хянж байгаа. За нөгөө тийш нэргүүлнэ. Ингэж эргүүлж одоо юм болвол алхамаар ингэж. Гэхдээ одоо саяны тэр одоо эргүүлэх тэр хүчин тэр хүн дотор нь байна уу? Яг энэ хүн өөрийгөө эмчилнэ гэдэг санаа тэр тэнгэртлийг энд орж тэнгэртлийн үгийн үү энэ хүн дээр гээд л орж ирнэ. Уг нь би энийг эмчилнэ гэдэг санаагаа бол хэлнэ. Тэгэхдээ яаж эмчлэх гэдэг зургийг болвол энэ хүнд буулгаж ирнэ. Хүн өөрөө би өөрийгөө эдгээе, би босё, би эрүүл болё гэдэг энэ нэг сэтгэл хөдлөлийн итгэлийг тийм ээ энэ сэтгэлийн гал цогийг гэж хэлэх юм уу дотроо асаах хэрэгтэй байгаа. Яг үнэ дотроо асаа. Тэгж асаахаар тэр дээд нөгөө нэг мөнх тэнгэр гэдэг байгаа чинь өөрт ирж үйлчилдэг. Ингэж өөрөөр хэлэх юм бол ангаах энэ ажиллагааг мөнх тэнгэртэй хамтарч, бурхантай хамтарч, өөрийнх нь дотоод тэр бурхан чанар, гал цогтой сэтгэлийн тэр мөн чанартай хамтарч хийхийг бол кавант ангаалт гэж нэрлэв. Зөв. За эсвэл бол эдгэрлийн хөтөлбөр нь ямар ялгаатай юм бэ гэхлээр хүн өөр дээрээ бас ажиллаж болно шүү дээ. Энэ бүгдийг ухаарч болно шүү дээ. Одоо та бүгдийг бидгдий яриаг сонсоод хүн чинь юм ойлгоно шүү дээ. Би ингэх юм байна гэж өөр дээрээ ажиллахаар бас тэрэн дотор нь ажиллаад үнэхээр энэ хорвоо ертөнцийн өөрийгөө асаах юм уу? Тий, өөрийгөө асаагаад ухаарлаас. Тий, мэдээллээс. Ингэнгүүт чинь хорвоо ертөнц гэдэг энэ агуу том энерги, агуу том ухамсар, агуу том мэдээллийн орон зай, суу зал танд үйлчлэх гэт бэлэн болж эхэлж байгаа юм. Энийг л багш яриад байгаа. Тэр
квант гэдэг юм хаана байна гэхлээр тэргүү тэнгэрээс ирж байгаа тэр эргүүлэгч нь бол квант зүйдэгдэлтэй. Тэгэхээр газар дээрээ одоо газар тэнгэр тавилан болоод тэрний эмчилэг зураад ирэхлээр чи атом молекулыг гэж бодож байгаа. Атом молекул дээр хавдар гэдэг чинь юу гэхээр гидсэн дээр ч юм уу юун дээр үдсэн 91 көг зургахтай адил юм гэж би ойлгосон. Сүүлийн 30 жилийн хавдраар одоо хавдартай тооцоо хийгээд. Тэгэхээр тэрнийг бол одоо атом молекулын хөдөлгөөнөөр эмчилнэ шүү дээ. Тэгэхээр атом молекулын хөдөлгөөнөөр эмчлэхээр тэр бол одоо нэг хэмжээнд төрөөд энэ эргэлт нь бол юу болов? Тэгэхээр нөгөө хугацааны механизм ажиллана да. Одоо нөгөө техник нэргүүлнэ. Энийг ижлэдүүл гэсэр үйл нэг хөгжиж чинь ургаж исэн хөгжиж чинь ургацын сэтгэлийн хүчээр таслана. Тэгэхээр заавал молекул руу орох хэрэгтэй. Тэгэхээр молекул гэдэг чинь хүний үгийг сонсдог нөгөөх бэлэгт бөмс. Тэгэхээр одоо энэ чинь хөгжсөн ургацыг сөхсөхийн тулд бидний чинь гэсэн эргүүлээд одоо боллоо энэ ургац ийш эргэлтээр бол энэ ургац согсож байна. Одоо нөгөө тийш нэргүүлэх хэрэгтэй гэдэг. Алуулах нь байна. Ийм тэгэхээр хүний одоо их нарийн чанар бол энийг хүн өөрөө хийхгүй байх л да. Энийг нөгөө суу зайль үйлээр тэнгэрээс жолоодод байгаа юм шүү дээ. За энэ таны энэ ярьж байгаа яг энэ ойлголт чинь бид нар хувиргалт гэж хэлээд байгаа. Тэр үнэ. Хувиргалт гэж хэлээд байгаа. Ухаанда багсаа хэлж та нэг хөх зургахтай л адил юм байна. Тэр хөгцөн яаж ургасан бэ гэхээр нэг тийм хэмнэл нэг тийшээ эргэж явсан. Эргээд яг үнэ. Удсан байхгүй юу? Удсан. Одоо тэрийг нөгөө тийш нэргүүлчихээр тэр хөгцсний цаг хугацааны мөчлөг нь дуусаад хөгц алга болох. Тэр юм нөгөө тийш нь эсрэг тийш нэргүүлэх хэрэгтэй. Буцаагаад кэвд нөрүүлнэ шүү дээ. Буцаагаад алхамар. Тэгэхээр энэ хоёр бол өргөж ингэж иргэн. Ягаад тэгэхээр хөгц үл зузаантай байгаа шүү дээ. Нэг үсэн эргэж чадахгүй. Эхлээд хамгийн дэдлөө ингээд эргүүлдэр, нөгөөхний нэргүүлдэр, нөгөөний нэргүүлдэр. Энд бол тасралтгүй суусал үйл байхгүй юу? Тэгтээ багшинсаа яг хэлсэн шиг алхамар хувиргана. Ягаад тэгэхээр би ганцхан лог сурангууд гомдоогүй байдаг байхгүй юу? Өөр олон сөрөг ийм зүйлөө сөрөг энергийн төлөвд би өөрөө хүнд орцсон байна. Тэр хөгц үүсгэхэд хором секундээр үүсэж чад хөгц үүссэн байхгүй юу? Ургацэг үүссэн. Хормоор уурсан. Нөгөөд хүгээр нь эргэж л устгах. Тэрийг ингээд үеэр нь устгах гэд гаднаас нэг юм авшигтай хүн. Энэ тэнгэрийн суу зайл өөрт нэг байгаа хүн, мэдсэн хүн. Энийг таньсан хүн хийхээр өөр хийх байхгүй та. Зөв. Тэгэхээр тэр хүнтэй дэмнэ үү? Дэмнэж хийнэ. Тийм, дэмнэж хийнэ. Тийм, яг тэр хүн дээр тэр хүн заавал жолоодж болно. Хүн жолоод нь хажуугаас нь. Тэр нөгөө хасыг эргүүлэхэд нь энийг бол би каван тангаалт. Энийг бол каван тангаалт гэж хэлээд байгаа. Зүгээр өөрөө бас хүн өөрөө дээр хийж болох байхгүй юу? Тийм. Заавар хичээлүүдийг өгчлөө шүү дээ. Одоо та бид тэдний яриаг сонсоод энэ юм байна. Би тэгвэл ингэж ажиллая гэдэг. Өөрт нь хүн сэрхүү өсөж шүү дээ. Тэнгэрийн суу зайл өөрт нь бууж ирж болно. Эдгэрлийн одоо курст ингээд хөтөлбөрт хамрагчаад ерөөсөө өөрчлөгч өгдөг. Тийм ээ. За бүр тэр бүгээл кавант одоо хөтөлбөрт хамрагдчихад бүр өөрчлөгч өгдөг тийм хүн жишээ байх юм. Огт өөрчлөгдөхгүй хүн гэж юу нэг бараг байхгүй. За бараг байхгүй. Тэр хүн чинь ухаантай, ухамсартай бол тэгээд дээр нь мэдээж итгэл үнэмшил байв шүү дээ. Итгэл үнэмшсэн хүн ороод ирээд байгаа. Тий, яг үнэ. Зүгээр итгэдэггүй энэ хотлаа гэж бодож байгаа хүн бол ч бас хэцүү байхгүй юу? Эргчгүй. Тий, эргчгүй байхгүй яг үнэ. Квант дээр бол бараг ер нь байхгүй мэлээ. Өөрчлөгдөн. Бараг байхгүй мэлээ. Зүгээр тэр өөрчлөлтийн үр дүн хэдэн хувьтай вэ гэж л ярина. Түүнээс өөрчлөлтгүй хүн гэж ер нь бараг байхгүй. Яг тэгэхээр тэр чинь хүний тэр даал тухамсар, дотоод тухамсар бол гүнзгий нэвтэрж байгаа байхгүй юу? Тэр хүний дэмжлэгтэйгээр өөрийнхөө дотоод тухамсар л хүч орж ирж байгаа. Гаднаас хүчтэй. Этгэл дээр бол яг хүч өөртөө ажиллаж зайлыг хүний дэмжлэгээр аваад удаа багшихаар хэлдгээр бол дэмжлэгтэйгээр өөрлөг оруулаад ирж байгаа юм шүү дээ. Тэгэхэд бол өөрчлөгдөж байна. Гарцаагүй. Тэр нь бол ингээ хувь хүнтэй ганцаарчлаад ингээд ингэж байгаа учраас хугацаа орно. Өөрөөс тэр ангаагч одоо бид нар бол ментор багш нар гэж хэлээ. Хөртөж багш нар, чиглүүлэгч багш нар гэж нэрлэдэг. Чиглүүлэгч багш нарын хүчин чармайлт их орно.
Тийм учраас тэр нь бол нэлээд одоо жоо VIP те Тий. цаарчилсан байдалтай ингээ явдаг бол нийтийн сургалт бол ээдээ хичээл маань бол яах нь нэг хүн ч хэдэн ч хүн ороод Чиглэлийн нөгөө л болж जैन те бөөнөөрөө суралцж байгаа учраас өөрөө одоо Манай сургууль ерөнхийдөө буруу. Тий. Манай энэ яг одоо танкны сургалтыг Тэр одоо ерөөс нөгөө хүний сэтгэлийн чадалтанд тааруулсан өөрийнх нь одоо танаа тэр имчилж байгаа шиг л байх хэрэгтэй байхгүй юу? Илонгуяа дуу хөгжим урлаг уран сайхан хойно маллах Намханы Баатар бол жишээлбэл өөртний ороод ирсэн байна шүү дээ. Төмөн цагаан төлөөр би нэгжлээ баяжуулна гэхэлэр тэр ерөөсөө тий. үйлс бүтэх сууцална. Тэр хүнд ороод ирсэн байхгүй юу? тийм. Тэгэл тэрний чинь би бүгдийн нэг төр бүтээн гэсэн хүн гэж бүтээхгүй. Тийм хүн байдаг шүү дээ. Тий. Надад бан цом монгорж тэгэхээр алхамаар л явдаг. За одоо ингээд бодлоо энэ нийгмийн байдал өөрчлөгдлөө одоо нөгөө тийшгээ сууцална нөгөө тийш эргэж харах нь ч юмд тэр орчин ахуй юунд зөгцөж ирэх чадвар юм бол да. Тийм байна. Тийм ээ. Манай сургалт ямар сургалтыг буруу гэж байна та? Гэхдээ манай энэ дунд сургуулийн сургуульд энэ дээд сургуулийн сургууль буруу. Нийт нь ингээд нэг л энэ чинь суучхаад намнаад байдаг. Тэгээд намнахлаар нөгөөдөг чинь жишээд тоо физикийн юугийн хүлээж авахгүй хүн байх шүү дээ. Бага Усан таныг таригчээ гэдэг ингээд байна. Тэр хүний харсан тэнгэр нь өөр байхгүй юу? Яг үнэн тий. Мал малж яж болж тэр хүн чинь тийм ээ. Тийм мал малж болно. Тэгэхээр Намханы Баатар бол тэр тооны юм харсангүй. Тий шүү дээ. Би малаа өсгөн гэдэг гараад ирсэн байхгүй. Тий. Зарим нь би хөгжмөл болно гэдэг гарч ирдэг байхгүй. Тэгэхээр хаансны хүн зорж ийн. Тэгэхээр энэ бол энэ бидний саяын ярьдаг бол энэ Монголд их хэрэгтэй. Тэгэхээр энэ сургалтанд бол тэр харсан тэнгэр хүн харсан тэнгэртэйгээ төрнө. Тэрний л олоод хөгжүүлчих юм бол нөөхөн дэврээд яваад байна. Ямар ч зам байж болно шүү дээ. Тэр нь заавал математик биш шүү дээ. Математик биш, шончин, барилгачин, одоо сэлбэрчин юу л байдгийг тэр одоо бүхэл амьдрал техник, технологи тэгэл одоо зөвхөн арга дээр суурилсан хүмүүс манай шинжлэх ухаанд байгаа байхгүй юу? Арга дээр суурилсан хүмүүс энэ боловсрол олгож байгаа байхгүй юу? Гэтэл дээд тэнгэр заяат хүмүүжүүлж дээд тэнгэр заяатыг бэлдэж байсан. Тэр Монголын их суу зайлвал гээгдсэн байгаа байхгүй юу да. Тэгэхээр өнөөдрийн бидний энэ юун дээр хэлэхэд бол манай сургалт бол энэ өвгдээдсийн дээд тэнгэр заяат хүмүүсийг бэлдэж байсан тэнгэр бэлгийн арга бэлэг хоёрыг хослуулах явдал бидэнд амин чухал болж энэгээрээ бид дэлхийд гайхуулах юм маань энэ шүү л гэж байна. Тийм байна. Тэгээ та нарын хийж байгаа юм бол энэ хэрэг хослуулахын чиглэл рүү явж ийм анхны үр дүнгээ гаргасан байна гэж би баяртай байна. Тэгээ одоо саяхан нэг том ивент боллоо шүү дээ багш тийм ээ. Тэн дээр бол одоо цаг зарлагч одоо 2000 хүн онлайн бөгөөд одоо танкимаар явж байгаа. Тэрэн дээр нэг зүйл надад ажигдчихлээ. Яг тэр цагтаа ирээд яг тэр цагтаа эхэлж байгаа тэр дуудлагаар энэний тэр цаадах тэр нууц нь юунд байна. Бид нар өчнөө л одоо хурал, цуглаан, чуулган өчнөө мянга юм хийдэг шүү дээ. Гэтэл тэднээс нэг ялгарч байгаа юм бол тэр хүмүүс ямар нэгэн тийм төвхтөө юм байхгүй. Тэгээ бүгдээрээ нэг тийм баяр баясгалантай. Бүгдээрээ нэг тийм нэг өөр нэг тийм надад ажиглагдсан байхгүй. Тэрийг та нэг тайлбарлаж байна. Тий, тэр чинь ерөөсөө энэ дотоод зүрх сэтгэлийн дуудлага, тэнгэрийн дуудлага ер нь одоо энэ тэнгэрийн цаг болжээ. Тэнгэрийн цаг үнэхээр болж. Монголчуудын сэрх цаг нь болж. Цаанаасаа ч дуудлагаар ирж байгаа юм байхгүй юу? Тийм. Бид нэр ингээд нэг өөрийнхөө бодлоор л юм хийгээд ийн гэж боддог. Тэр буруу. Оюуханаар. Тэр таанаас ч тэнгэр гэж юм байна. Тэгээд тэнгэр бурхан өдрийг дуудаж шít. Тийм. Бодол чинь арга дээр суурилсан бол зөвхөн авахын өөрийгөө л бодсон. Арга гэдэг чинь ерэн тэр аминд авахуй талбайтай идэг. Гэтэл
аргаасаа салаад баяжуулаад эрэхтэй зэрэг тэнгэрийн сэтгэл нэгдээд тэнгэрийн газрын хоорондоор энийг тэнцвэржүүлэх гэдэг чинь нөгөөд хос хасын хүч шүү дээ. Дотоод сэтгэлийн дуудлага гэдэг чинь тэнгэртэйгээ харилцаж яах гэсэн үг. Өөрөөр хэлбэл мөнгө тэнгэртэйгээ байнга харилцаж байнга суу цайлаар харилцаж нөгөө тэнцвэрээ барьж яах гэсэн үг. Баяжин шунал давтагдана гэдэг чинь нөгөө буцардлын тэмдэг. Нөгөө авахын одоо нөгөө юу вэ? Авахын өөрийн амны чанартай болно. Гэгэрл гэдэг бол хүндрэлтний өндөр манлай тадж. Тэгэхээр гэгэрсэн хүнд хэрэгтэй л дээ. Гэхдээ бол энэ хоёрын хооронд бол хас тэмдэг тэнцвэр эргүүлж идэг юм байна. Тэ тэнцвэрийг л олох хэрэгтэй. Нэг өдөр авах талдаа юу? Нэг өдөр юу талдаа явна? Бэлэг талдаа явна. Тэгээд дунд чинь яг тэгдүнд нь байна гэсэн үг шүү дээ. Тэр ямар ахуйгаасаа бодно. Тийм байна. Багш та бол одоо тийм нэг хэр баргийн юмыг тэгсэн амархан одоо үнэлээ дөнгөж тийм хэмжээний хүн биш. Шинжлэх ухаанч одоо багш одоо ярилтгүй хүн шүү дээ. Тэгтэл багш бол одоо таныг гэгээдэг гэж нэрлэж байгаа байхгүй. Та энийг нэг тайлбарлаж байгаа ш. Тэнгэрийн их хуралдыг уралдуулаад тэгээд хүний сэтгэлийг цэвэрлэх сэтгэлийн хүчээр өвчнийг ангаах юм ярьж байгаа хүн гэдэг бол Монголын дэд тэнгэр заяат хүн байна гэж л надад орж ирсэн. Тэгээд тэрний чинь юу гэж хэлэхлээр одоо гэгэнтэн жаргал гэж хэлсэн би. Өөр надад хэлэхгүй байна. За багш таны одоо хувьд бол энэ хөтөлбөрүүд байгаа шүү дээ. Та одоо 3 сайхан хөтөлбөр ингээд санаачлаад баг хамт олон тохоо ингээд хийгээд монголчууд одоо тэрэнд бол үр шимээ сайхан үзээд явж байна. Тэгэхээр энэ хөтөлбөрүүдийнхээ талаар ерөн одоо товчхон одоо тийм танилцуулга бас энэ анх удаа сонсож байгаа, шимтэж байгаа юм хүмүүс байгаа. Эдгээр талаар та нэг мэдээлэл өгөөч. Тий. Яг одоо яг энэ багшийн хажууд байж байхтаа бол би нэг зүйлийг ингээд хэлчмээр санагдаж байгаа. Тэр нь юу вэ гэхээр багш ингээд намайг тэр олон дотор ингээд за жаргаа гигэнт ингээд ярьж. Тэгээд трийгээ юу гэж юм гэхээр би хэллээ гэхгүй байгаа. Тий. Мөхтөнгөр гэж хэлж байгаа. Тэгж хэлсэн. Мөхтөнгөр гэдэг. Мөхтөнгөрийн зарилыг би дамжуулж байна гэж. Тэрэн шиг бид нар ер нь андуурдаг юм байна л да. Би надад ийм юм бууж ирлээ. Би энэ торг монжгөрөөрөө бодоод байна. Би одоо баригдаад байна тий. Би хийгээд байна. Миний юм ингэж баригдаад. Эн чинь өөрөө мунхаглал, эн чинь өөрөө буруу юм байна. Үнэн дээр энэ явж байгаа үйл хэрэг чинь зүгээр л Тэнгэрийн хүсэл байгаа байхгүй юу? Энэ зүгээр л Тэнгэрийн зарлиг жам бууж ирж байгаа. Жам л бууж ирж байгаа байхгүй юу? Тэрийг л зүгээр бид нар нэг хэрэгжүүлээл нэг ар хөлийн үзүүлэлтэн зарагдаа тий. Мөнх Тэнгэрийн бид нар бол нэг юм хорооны үзүр утсан кокөлтэй л байхгүй та. Ариун явахын Тэнгэр газар хүн бие сэтгэлийн шүтэлцлэр тэр хас хүчээр тэнцвэрийг байнга олж явах чадвар л хүний гэгэн чадвар. Хасыг те нэг ийш нь эргүүлж байгаа тэрний цаг хугацаатай. Одоо нөгөө тийшээ эргүүлэх нэг ийм цаг хугацааны нэг ийм мөчлөг болсон байхгүй. Бид нар одоо коммунизм, социализм тэгэл нэг ийм аргаа шүтэж явлаа штэ. Тэр чинь Тэнгэрийн хүслээр те бурхны хүслээр ингээд явлаа. Одоо эргүүлье гэдэг хүсэл. Тэнцвэрийн олё гэдэг хүсэл. Тэрний зараал нь л бид гурав ч гэсэндээ одоо ингээд энд суугаад ярьж байгаа нь Тэнгэрийн зараал. Бурхны цаг мөч Тэнгэрийн цаг гэж монголчууд хэлдэг. Цагийн болц гэж монголчууд их ярьдаг. Энэ их зөв үг шиг байна. Тийм л юм болж байгаа юм шиг бэдийн. Зүгээр нэг одоо нэг ингээл нэг сүрхий хүн гарч ирээл те. Тэгээл ингээл нэг юм хийгээд байгаа да биш. Энэ бол зүгээр л цаанаасаа хийж байгаа л нэг л ийм л үзэгдэл юм. Нэг сонсоогүй Тэнгэр мэднэ гэдэг байгаа байхгүй. Тий яг үнэ. Тэнгэр мэднэ гэдэг чинь тэр тэнцвэрийг Тэнгэр олж бидэнд хэлж өгнө. Тий. Гэсэн үг байгаа биз? Тэгэхээр монголчууд гүнзгий эрдэмтэй байсан байгаа биз? Агуу. Таныг нөгөө нэг одоо эрдэмтэн хүн байж ийм Тэнгэр мэнгэр ярьлаа. Бурхан шүтэн одоо алтын янз бүрийн юм ярьлаа. Хотлаа хоормог юм ярьлаа. Юу ч гэдэг юм ухар цэцэг ярьлаа
гэж байгаа хүмсүүдэд автаж та нэг жоохон ийм сэтгэлээ автажсэн удаа би за зүгээр би сүүлийн үед чинь энэ юу одоо миний яриад байгаа юм чинь сүүлийн 10 хэдэн жил 20 жил дотор гарч ирдэ. Ягаад тэгэхээр тэрний ус биенийг ярих эрх над байгаагүй. Миний сэтгэл ариун байх ёстой. Хүний сэтгэлийн бузарталд би автагдаж уруудаж болохгүй. За тий. энэ хийж байгаа. Тэнгэрийн ариун жамыг би сагсан гэвээрээ үлдэх хэрэгтэй. Тий. Чөлөөт зах зээл гэдэг чинь дутагд л юу ихтэй л дээ. Энэ бол одоогийн энэ зах зээл бол тэр нөгөөх бодис дээрээ суурилсан. Авах дээрээ суурилсан. Сэтгэл нь байхгүй юм байна. Энэ хоёр байсан бол Монголын тэнгэр юм байна. Би энэрүүл орё гэж бодоод явж байгаа нь та нарт их баярлалаа. Энэ намайг сонслоо. Бас одон төмөд хүргэж өглөө. Одоо нэг юм өвгөн байна. Би дараа нь та нартай ярьж хагаад би бясалгалын аргыг хэнгэр цогдөг нь байна, аман хуур дээдгэн байна, көгжмөн байна, юунд байна. Тэгтээ би квант физик дээр суурилсан арга боловсруулахад хамтран ажиллая гэж хэлмээр байна. За ястаа. Баярлалаа. Их сайхан санаачлаа байна. Одоо тийм тосоод авалгүй яхав тий. Ард түмэн манай соныг дэмжих хэрэгтэй байх. Тий. Ард түмэнд одоо энэ чинь хэрэгтэй байгаа. Энэ буурал эрдэмтний өвийг тэгжил бид нар хадгалж болдсон шүү дээ. Лавагшави танаас ганцхан юм асуучих одоо. За одоо ингээд хүсэл эрмэлзлээч гэдэг юм уу өөрийнхөө дотоод одоо мэдүүлгээ багшийн гэснээр тэнгэрт мэдүүлэх ёстой. Бас. За тэгэхээр энэ мэдүүлгийн дотор одоо танд ирээдүйн хөтөлбөр ирээдүйд нэрээ яахсан ийгсэн гэсэн ийм одоо мэдүүлэх хөтөлбөрөөсөө танилцуулбал та юу ярих вэ? Яг манай монголчууд бол ийм байглаасаа нэг тийм зөн совинтойгоос гадна зөв сэтгэлийн сэрхүү өндөр ард юм бил. Ер нь хайрлаг баггүй юу? Хайрлаг. Амтныг маш их хайрладаг. За ингээд харж хахад чинь бол гадаадны их улс орнуудад харж хахад мал амтныг хайрлах тухай сэтгэл их бага. Манай монголчууд одоо мал амтныг аллаач гэсэнтэй хамгийн бага зовоож алах тэр хувилбарыг сонгоно. Мал амтныг зовоож байгаа тэр тохиолдлыг бол нүдээр харж чадахгүй. Тэрийг нь маш ихээр цээрэлдэг. Дээр нь байгальтайгаа зүү зохисгүй харьцах юм бол ерөөсөө шууд цаазар авдаг. Ийм хатууд ихтэй ингээд игдсэх хуулиараа ингээд явцсан дааж байдаг бах. Ер нь байгальтайгаа ингээд ойрхон байдаг ард юм уу? Сэтгэллэг, хайрлаг ард юм. Сэтгэллэг, хайрлаг ард юм. Энэ бол одоо монголчууд ерөөс унган төрлөх гайхамшигтай тэнгэр чанар нь энээр байгаа. Дэлхийн өндөрлөгтөөс ялгарх чанар нь энэ байгаа. Зөв. Тэгвэл яг энэ суур сэтгэлгээнийхээ унган чадамжаа цаад тэнгэрлэг төр хөгдөл дээрээ суурилсан эдийн засгийг хөгжүүлэх ёстой. Энэ дээрээ суурилсан ажил үйл хэргийг монголчууд маань эрхэлж явуулах ёстой гэдэг л ийм л зарчим барьж. Тэгээ энэ нь тэгвэл юу тохирж байгаа юм бэ гэхэлэр яг өнөөдрийн бидний хийж байгаа ухамсар сэтгэл зүйн ашиглаад ангаадаг, эдгэрүүлдэг, амжилтанд хүргэдэг. Одоо бид нэр араас нь дахиад энэ квант коуч гэдэг хөтөлбөр гаргаж ирж байгаа. Энэ нь болохоор яах вэ гэхээр квант ангаах гэдэг нь бол хүнийг өвчнөөс нь ухамсарыг нь ашиглаад ангаачих тийм. Тэгвэл квант коуч гэдэг нь өнөөдөр өвчнгөө боловч бизнес дээр амжилт гаргая л та. Сайхан хөрөнгөтэй сайхан амьдрал та тийм бусдад тустай өөчтэй сайхан амьдрал гэдэг чинь их гоё юм биш. Энэ зүг рүү нь хүнийг чиглүүлж өгдөг. Энэ зам руу нь үйлдэл хийлгэж замчилж өгдөг ийм үйлчлэгийг бид нар гаргах гэдэг эд бэлтгэл ажилтаа явж байгаа байхгүй. Тэгвэл яг ийм л одоо бусдыг зөв зөвхөн чиглүүлсэн бусдыг бурханлаг амьдруулдаг тэр зам руу дуудсан байдлаар монголчууд дэлхий дээр өр нөлөөгөө үзүүлж ингэж гэрэл түгээж монголчууд орчих ёстой юм шүү. Энэ цаг дор. Энэ цаг дор. Энэ нь өөрөө монголчуудын экспортын нэг орлого, эдийн засгийн нэг салбар байх ёстой юм шүү. Монголчуудад тэнгэрээс өгсөн даалгавар юм шүү. Энийг л одоо бий болгохыг зорж байгаа. Энэ л бол Монголын хөгжлийн, Монгол төмний, Монгол үндэстний сэргэн мандах авралынх нь нэг юм сэжүүр гэж
газрын бодоодоо авах шиг. газрын үнэ авах нүүрс экспортлох биш. Сэтгэлийнхэн үнэ яг авах тийм тийм эрдмээр эрдмээ гэсэн. Тэнгэрийн эрдмээр Тэнгэрийн бэлэг эрдмээр бид нэр эдийн засгийн нэг салбарыг бий болгох хэрэгтэй. Эхэм баян эрдэм гэж хэлсэн баг. Адгийн баян эд хөрөнгө гэж хэлсэн баг. Харж гэнэ үү? Нөгөөх хоёр үг чинь тийм ээ. Хоёр үг чинь монголчууд толгойн доош тонгорсон байна шүү дээ. Манай эд хөрөнгөний нэгдүгээрт эрдэм ном тэр хоёрдугаар явж шүү дээ. Тэгэхээр монголчууд Тэнгэрээс дэжэлтэй ард түмэн гэдэг нь энүүн дотор шингээстэй байгаа юм. Нэгдүгээр, хоёрдугаар одоо ингээд цахим нано биотехнологи. Цахим гэдгээр бол одоо автомат. Тэгээд нано био гэдэг чинь бол оюун ухаанд бөмбөсөж болоод тэгээд ер нь химэл оюун гэдэг чинь угтаа оюуныг хийдэггүй юм. Оюуныг бүтээдэг юм. Бидний оюуныг бол мөнгө тэнгэр бүтээгээд байгаа юм. Тэгэхээр энэ бүтээмэл оюунаар хүн төрлөختөн болвол бүхнийг бүтээдэг техниктэй бол. Тэр цагт бол одоо хүн болгон бүтээлтэй болно. Заавал баян хүн тэрнийг одоо хөрөнгө гаргаж хийнэ гэдэг юмгүй болно. Тэгэхээр хүн болгон тэгш өөрийнхөө амьдралыг өөрөө босгон бүтээдэг болж таарна. Энэ цагт бол хүний тэнгэрийн сэтгэлээр хоорондоо сайхан харьцаатай амьдрах үе гих юм байна гэж би бодож байгаа. Энийг илгэх үйлс хэнд байна уу? Дээд тэнгэрээс саяад хөх толбот монголчуудад байна. Энийг шүтгтэн, бишрэгтэн, бүтээг хийгтэн Монголын дэлхийд мандах цаг энэгээр л ирнэ. Тэгвэл одоо нийцэж байна. Нийцэж байна. Тэрийн хэлсөө ижилхэн шүү дээ. Хүн төрлөختний соёлыг одоо 1000 жилийн дараа хүн төрлөختөн хүрээгүй байгаа тэнгэр бие сэтгэлийн тэр эвсэл заяаг монголчууд бүтээсэн байхгүй юу? Энүүрүү явах тийм хүмүүст хадгалан чураамж алах энэ хэнд байна? Монголчууд хөх толбот нарна байна. Бид энүүрүү л явъя. Тэнгэр гэдэг бол бурхан биш. Тэнгэр гэдэг бол том хүний хүслээр байгалийн далдаг хурааллаар хүлээж аваад эргээд тэр сууцалаар юуг нь бүтээгээд тэгээд их хурлаагаар хилцүүлээд хойд туул тэрний хэрэгжүүлнэ, өмнөд туул тэрний хэрэгжүүлнэ, жаргаан юунд бол өвчнийн тэгж ангаана гэд ингэж орж ирдэг байхгүй юу? Тэнгэрийн жам энэ. тэнгэрийн зарлиг гэдэг байна. Тэнгэрийн зарлиг. Тэгэхээр тэнгэр гэдэг бол ийм бүтээч сэтгэлэл юм. Тэнгэр бол бүтээч сэтгэлэл юм. Хүний удирдлагаар хөдөлдөг. Хүний одоо хүслээр. Тэнгэр бол бүтээлч сэтгэлтэй хүнийг бүтээж хэлдэг. За. Тэрүүгээр санаа сэтгэлийг тэндээс үүсгэдэг. Тэрүүгээр нь одоо нөгөөд хүснийг гүйцэтгүүлж өгдөг. Бид дэлхийд орчлонд ганцаараа биш байх. Ийм сэтэл санаатай энэ орчлонгийн дээд оюун болвол орчлонгоор нэг л олон л байгаа байх. Ганцхан хүн биш, өөр янз бүрийн төрөлтнүүд байгаа. Байгаа. Тэдрүүгээр дамжуулж бид тэдэнтэй бас холбоотой болох хэрэгтэй. Шууд сэтгэлээрээ. Тэгвэл бид агва болно. За шинж тухайнаар бол за одоо ангаан дээр нь сэтгэлийн хүч уу сэтгэлийг тэлдэг тэр ухамсарыг тэлдэг тэр гайхамшигтай зөөгч нь бол хайр юм гэсэн чухал юм зүйл ярьлаа бид нар тийм. Тэргээр дамжуулах юм бол үнэхээр одоо эдгэрхгүй өвчин зовлонгийн тухай ойлголт бол дөрөв хүн гэдэг амтнаас хүн төрлөختнөөс ч бол холдох боломжтой юм. Энд бол хүн төрлөختний тулгарч байгаа энэ асуудалд монголчууд бол одоо аврах хүчээрээ арай илүү төлхөө юм. Энэ бол тэр тэнгэрийн хүчтэй холбоотой юм гэсэн ийм ойлголтууд их сонирхолтой буулаа. За ингээд энэ өдрийн манай энэ ярилцлаганд оролцсон Монгол Улсын ардын багш шинжлэх ухааны одоо
эрт зүтгэлтэн Эйнштейний шагналтан шүү дээ манай багш чинь. 20-р зууны дэлхийн шилдэг мянган эрдэмтэн гэж зарлагдсан. Тэрний нэг шүү дээ. Энэ эрхэм багштай их баярлалаа танд. Урт удаанаас эрүүлийн сайн сайхныг хүсье. Тэгээд та бол одоо таны ярьж байгаагаар бол тэр сүү заллыг одоо таньчихсан хүн гэдэг бол тэр суу зал гэж шүү дээ. Энэ бол математикт хаос. Тий, математик хаос тий. Математик хаос. За бас энэ сайхан одоо хөтөлбөрүүдийг санаачлаж хүн төрлөختөнд монголчуудаа ихлэ таниулаад маш олон гүнийг үр дүнд хүргээд дахиад одоо тэргээр үл барам сая би хэллээ шүү дээ. Одоо дээшээ мэдүүлэг гэж ярьж байгаа нь бол томын дэлхийн хэмжээнд одоо сэтгэж хүсэж яваа таны одоо хүсэл мөрөөдөл бас одоо биелхийн өрөөлийг өргөн дэвшүүлье. Жаргаа багштай одоо бас буддийн ухаан судалдаагийн судлаач танд бас сайн сайхныг хүсье. Таны энэ хүсэл мөрөөдөл Тэнгэрийн их зарилгатай байж тэр нь одоо бас биелж байх юм. Улмаар бүр күн төрлөختөнд нэг одоо дагуулж биелхийн өрөөлийг өргөн дэвшүүлье. Энэ одоо сургалтыг энэ нэвтрүүлгийг сонсч байгаа хөх толбот одоо монголчуудын үр садта бүхэнд мөнх Тэнгэрийн хүчийг илгээж байна. Та бүхэн Тэнгэрийн Тэнгэр зарилгаа илгээж байна. Та нар Тэнгэрийн ариун жамаар сэтгэлээ ариун болгож сансан бодсон чинь сэтгэл чинь бүтэж явдгаа гэж. За баярлалаа багштай. За танд бас одоо төгсгөлийн үгийг. За ямар ч байсан те өөрийнхөө за мэдсэн өөрийнхөө дотор байгаа өчүүхэн ухамсар сэтгэлгийг одоо энэ их агуу эрдэмтэн хүнтэйгээс хамт суужгаад зэрэгцэд суужгаад ингээд сайхан ярилцсан энэ завшаан энэ хорон мөч ийм боломжийг олгосон одоо ёстой Тэнгэр бурхны ивэл бидтэй гэж бодож जैन. Тэгээд энэ цаг мөч энэ боломжинд би бол гүнээ үндэтгэлтэй хандаж талархаж байна. Энэ тавгаа багштайгаа тэгээд тогтворон доктортойгоо ярилцсан энэ сайхан ярилцлага олон түмнийг маань ухамсарыг сэрээж олон түмэнд маань нэг тийм адис энерги буулгаж чадсан байхаа гэдэгт бол эргэлзэхгүй байна. Энэ нэвтрүүлэг маань хадгалагдаад хоош хэдэн жил одоо үргэлжлэх түүх архив болж үлдэж олон түмнийг маань үеийн үед сэрээж авах болтугай гэж тийм өрөөл бас хэлж хураалж амдэрлэмээр байна. За хүрээ.